За та бүгдтэй энэ өдрийн мэндийг хүргье. За би өнөөдөр та бүхэнд нийгмийн даатгалын талаар товч мэдээлэл хүргье. За ер нь нийгмийн даатгал гэж юу юм бэ гэдэг товч ойлголтыг өгье. За нийгмийн даатгал нь иргэн болон төр аж ахуйн нэгж байгууллагаас зохих журмын дагуу шимтгэл төлж нийгмийн даатгалын санг бүрдүүлэх, даатгуулагч өндөр наслах, хөдөлмөрийн чадвараа алдах, өвчлөх, ажилгүй болох тэршлэн даатгуулагч нас барсан тохиолдолд түүний асрамжинд байсан хүмүүс хууль тогтоомжинд заасан тэтгэмж төлбөр өгөх зэрэг гэнт бий болсон эрсдлийг бууруулах, давж гарахад дэмжлэг үзүүлэх зорилго бүхий нийгмийн эдийн засгийн харилцааг зохицуулсан үйлчилгээг нийгмийн даатгал гэж байгаамаа. За манай нийгмийн даатгал дотор нь сайн дурын даатгал гэж байдаг. За энэ үл зөвхөн сайн дурын даатгалд ер нь ямар иргэд хамрагдаж болох вэ? За энд бол ажил хөдөлмөр эрхлээгүй иргэн, за хуваарай хөдөлмөр эрхлэгч, оюутан суралцагч, гадаад улсад амьдарч байгаа иргэд хамрагдах боломжтой. За 2024 оны 1 сарын 1-ний өдрөөс эхлээд манай нийгмийн даатгалын хууль нь багц өөрчлөлтүүд гарсан байгаа. За энэ бол малчдад зориулсан өөрчлөлт орсон байгаа. За сайн дурын даатгуулагч малчны 5 хүртэлх жилийн нийгмийн даатгалын шимтгэлийг 50% нь төрөөс төлөх ийм зохицуултыг хийгдсэн байгаа. За мөн нийгмийн даатгалын сайн дураар даатгуулагчийн шимтгэл ногдуулах төлөх сарын хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 7 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байхаар ингэж хуульд өөрчлөлт орсон. За сайн дурын даатгал бол 4 янзаар ингэж төлөгдөж байгаа. За нэгдүгээрт энгийн сайн дурын даатгал байна. За хоёрт нь малчны сайн дур. За гуравт нь 0-3 насны хүүхдээ асарч байгаа эцэг эхийн сайн дурын даатгал. За дөрөвт нь олонгууд 18 нас хүртэлх төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч байгаа эцэг эхийн аль нэгийн нийгмийн даатгалын шимтгэлийг нь төрөөс ингэж төлөх ийм 4 янзын даатгал байгаа. За нэг ялангуяа бид нар хөдөөгийн иргэд малчдад зориулсан малчны даатгал байгаа. За малчны даатгалд хамрагдахын тулд малчны даатгалаар тэтгэврт гарахын тулд нийт 20 жил ажилласан байх ёстой. За үүнээс 15 жил малчнаар малын аад анстай нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тохиолдолд 55 настай эрэгтэй хүн малчнаар тэтгэврт гарах боломжтой. За эмэгтэй хүн бол нийт 20 жил ажилласан байх ёстой. Үүнээс 12 жил 6 сар нь мөн малын аад анстай малчнаар төлсөн байх шаардлагатай. Тэгээ 50 настайгаа тэтгэврт гарнаа. За малчнаар тэтгэврт гарахад ямар материал бүрдүүлэх вэ гэж хүмүүс их асуудаг тийм ээ. За малчнаар тэтгэврт гарахад бол нийгмийн даатгалын дэвтэр, хөдөлмөрийн дэвтэр, иргэн үнэлэхний хуулбар, за тэгээд малын аад анс, за 1990-с 2000 оны хооронд ажилласан жил нөхөн тооцуулсан иргэд маань багийн засаг даргын тодорхойлт гэх мэт материалуудыг бүрдүүлж тэтгэвртээ гарнаа. За сайн дурын даатгал төлснөөр ер нь ямар төлбөр тэтгэмж авах вэ гэж хүмүүс асуудаг. За сайн дурын даатгал төлснөөр хөдөлмөрийн чадвар алдсны тэтгэвэр, тэжээгчээ алдсны тэтгэвэр, өндөр насны тэтгэвэр авна. За тэтгэмжийн хувьд болонгууд хөдөлмөрийн чадвараа төр алдсны тэтгэмж, жирэмсэн болон амарцны тэтгэмж, нас барсан даатгуулагчийн аргт олгох тэтгэмж, гишүүнд олгох тэтгэмж гэсэн ийм тэтгэмжүүдийг авдаг байгаа. За сайн дурын даатгал бол 3 төрлийн санд даатгуулдаг байгаа. 13.5%-аар 1% үйлдвэрлэлийн осол мэргэжлээ шалтгааллах өвчний даатгалд, за 1% нь тэтгэмжийн даатгалд, 11.5% нь олонгууд тэтгэврийн даатгалын санд ингэж даатгуулдаг байгаа. За 2025 оны 4 сарын 1-ээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ өөрчлөгдсөнтэй холбогдуулаад манай нийгмийн даатгалын 4 даатгалд манаас өөрчлөлт орсон байгаа. Шимтгэлийн хувь хэмжээ бол өөрчлөгдөөгүй 13.5%-аараа.